Та өөрийнхөө лекц болон лекторүүдтэй талаар оюутнууд ер нь ямархуу мэдээлэл өгдөг вэ? Ер нь бол юу гэдэг юм бэ гэхээр өнгөрснийг бол хэн ч ярьж чадж байгаа. Одааг бас хэн ч ярьж чадж байгаа. Ирээдүг бол цөөн хүн ярина. Ирээдүйд хүрэх ирээдүйд хүссэнд нь хүрэх тэр арга замын талаар бол бас баг одоо хүн ярихгүй. Бүр ганц нэг хүмүүс ярьдаг. Тэгэхээр өнөөдөр Монголд лектор гэж хийж байгаа, лектор гэж одоо хэлэгдээд явж байгаа хүмүүс байна л да. Гэхдээ одоо миний үтгэхээр бол яг одоо нийлдэх урлаг лектор гэдэг явж байгаа нэг цөөхөн хэдэн хүмүүс бол тэр одоо ирээдүйд арга замын талаар, ирээдүйд зорж хүсэндээ хүрэх арга замын талаар бол нэлээд одоо ярьдаг. Тэр даанч цөөхөн хүмүүс. Зүгээр албан ажлаа хийж байгаа хүмүүс бол одоо тийм лектор гэсэн хүмүүс байна. Тэд нар яг зүгээр сайхан ярьдаг байж болно. Гэхдээ ирээдүйн хандлага бол араа бах юм гэж санагддаг. Зөв. Одоо манайд лектор болох гэж байгаа залуучууд байгаа юм. Лектор юу н цаанасаа төрдөг юм уу? Хүн өөрөөсөө өөрөө хичээж бий болгодог юм уу? Таан талаар юу гэж боддог? Тэгэхээр ер нь хүн юунд өөрийгөө юу хүсэж байна? Түүн рүү өөрийг ингээд юу ячих хэвчээ. Зориулаад тэрнийхэд л өөрөө одоо яг түн тэтгэхэд байгаа туршилтанд оруулаад тэгээд туршилтын тоо маш олшруулах тусам туршлага болоод тэр нь ахаа туршилтын тоог олшруулах тусам туршлага нь нэмэгдээд чадвартай болоод ахаа туршлагын тоог нэмэгдүүлэх тусам туршлага нэмэгдэж чадварч нэмэгдэж ингээд авьяас гэдэг нь бий болдог байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тэр хэн юу хүсэх нь хамаагүй ганцхан юу болох вэ гэхээр тэр юу нэж байгаа. Тэр юунд хүрэхийн тулд тэр хүн ямар туршилт хийсэн бэ гэдгээр л ялгаатай.